Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар 2009 оноос түнэлийн систем ашиглаж байна. Хэрэв шугам шүлжээ эвдэрч гэмтвэл зам талбайг заавал ухах шаардлагагүй тус системээр дамжин хялбар аргаар засах боломжтой юм. Сүүлийн үед орон сууц шинээр их баригдаж байгаатай холбоотой инженерийн шугам шүлжээний өргөтгөл шинжилэл, техник технологийн ажлыг үе шаттай хийж хэрэгжүүлж байна хэмээн орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын ерөнхий инженер Батмүнх ярьлаа. Бид 2009 оноос хойш түнэлийн систем гэдэг систем ашиглаж байна. Нэг осны нөгөө шугам шүлжээгээ бид 10 жилийн дараа юм 5 жилийн дараа эвдрэл гэмтэл гарахаар заавал ухаж дээр нь байгаа зам талбай, хүүхдийн тоглоом, зүлэг ногоог синтезчээд байгаа шүү дээ. Тэгээд дахин ашиглалт тогтчлт хийх юм илүү зардал гараад байгаа. Тэгээд 2009 оноос хойш бид бол зүгээр дотуур нь яваад ажилтны албаа агш нь яваад засвар үйлчгээ хийчих юм нөхцөлийг хангасан түнэлийн систем нэвтрүүлж эхэлсэн. Гэхдээ эхний 3 жилд бол бид том түнэлийн систем баригдсан. Босоо хүн явдаг. За 2017 оноос хойш бол энийг бид арай өөрчилсөн. Хүн тонгоож яваад өндрийг багасгаад, өргөнийг багасгаад гэхдээ дотор нь хүн ажиллах боломжийн нөхцөлийг үүсгээд одоо бид бол жил болгоно 1 км орчим ийм түнэлийн шугам хийж байна. Цаашдаа шинээр барьж байгаа барилга байшин дээр хуучнаараа ингэж газар ухаж хийдэг, дахин газар ухахгүйгээр хийхэд бол бас нэвтрэх сувг ашиглаж хийх юм техникийн норматив шинжлэх энэ асуудал төр хөөцөлтөд ажиллаад явж байна. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар Улаанбаатар хотын оршин суугчдын хэрэглээний халуун хүйтэн бохирын ус татан зайлуулах үйл ажиллагааг 24 цаг тасралтгүй явуулдаг. Өнгөрсөн онд орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар 12 мянган хэрэглэгчээс сантехниктэй холбоотой гомдол мэдээлэлд хариу арга хэмжээ авч ажилласан юм. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын дуудлага хүлээн авах төвд ирсэн нийт дуудлагын 30-40% нь хэрэглэгчийн буруутай үйл ажиллагаатай холбоотой гэдгийг албаныхан онцоллоо. Жишээс одоо буруу хэрэглэнээс болоод дуудлагын тоо маань маш их байдаг. Одоо бохиртой цаас юм уу янз бүрийн одоо юм бохиртой ярьснаас бохир бөглөрч тухайн таширт байдаг айлууд маань ирэхэд бохирт бөглөрөх юм уу тий. За эсвэл нөгөө ус алдсан одоо янз бүрийн засвар үйлчилгээтэй холбоотой юм байлаг тэрийг цаг тухайд нь засварлахгүй эсвэл хэрэглэгчийн буруу үйлдэлтэй холбоотой нөгөө холигч гэмтэх одоо тэрнээс болж их хэмжээний ус алдах доошоо тэр маань айлд ус алдсан дуудлага гэх зэрэг энэ буруу хэрэглээг бид нэр байхгүй болохын тулд тухайн айл өрх сегментчлээд Баянгол дүүрэгт энэхүү одоо энэ хэрэгжүүлж үтсэн байна. Бид нэр хойштоос 12 мянган одоо аж ахуй 112 мянган хэрэглэгчтэй чиглэсэн одоо нийслэлийн 6 дүүрэгт 16 хэрэглэгчд үйлчлэх төвүүдээрээ дамжуулан тухайн хэрэглэгчдэд энэхүү аяныг хүргэх зорилготой 2020-оос 24 он гэсэн одоо зорилт тавиад хойштоо энэхүү аянаа хэрэгжүүлж ажиллах талаар одоо хөтөлбөр одоо төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. Улаанбаатар хотын оршин суугчдын 50 орчим хувийг орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар халуун хүйтэн усаар ханган ажилладаг. Тухайлбал орон сууцны 111 мянган орчим хэрэглэгч, аж ахуйн нэгжийн 10 орчим мянган хэрэглэгчийг дулаан шугам шүлжээгээр ханган ажилладаг гэсэн үг юм аа. Нийтийн орон сууцнд амьдарч байгаа гэдгээ бас иргэд маань нэгдүгээр аягуулсаа ухамсарлах ёстой. Мэдээж юу гэдэг хувийн өмч болоод тухайн хүн орон сууцыг өөртөө худалдаад авчихсан аж ахуй нэгжүүд ч гэсэндээ өөрөө өөрсдийн гэсэн өмчлөлтөө болчихсон байдаг. Гэхдээ инженерийн шугам шүлжээ гэдэг маань өөрөө яадгүй гэхээр тухайн объект руу орлоо бол тэр хүний тухайн хүний өмч болоод хувирчдаг. Тэгээд манайхаас үйлчлэгээ авч байгаа хэрэглэгчд маань бол яг энэ дээр бол анхаарал болгоомжтой их сайн байхгүй болохгүй. Засгийн газраас цахилгаан дулааны төлбөрийг 7 дугаар сарын 1-ний хүртэл хөнгөлсөн. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар цар тахлын үед 24 цаг тасралтгүй хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Тиймээс Улаанбаатар хотын орон сууцны оршин суугчид халуун хүйтэн усны доголдол үүсгэхгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй юм аа.